За чат ирсэн. За сайн уу? Яаж туслая? IT сурмаар байна уу? Асуудал байвал битгий хичээрээ хэлээрэй. Би хичээд байна. Ичээд байвал амархан надад асуугаарай. Хамтдаа сурыг. Ингээд чамд IT сонирхол байна уу? Ямар хөвгчлөлтэй юм бэ? Юу асууна? Мөг амтэн уу? Амтэн уу? Ургамал уу? Мөг ургамал биш. Амтэнчтэй ч адилхан. Тусдаа организм сонирхолтой шүү. Бас асуулт уу? Бас асуулт гэж энэ намайг хөдөлгөнтэй гэж. Чи хин юм бэ? Би чамд IT хичээл заадаг туслах багш юм. Асуулт байвал надаас асуугаарай. Оо тийм байх тийм. Чамаг хин гэдгийг. Би танай Монгол IT багш. Асуултанд туслана. Ярьлаа асуугаарай. Нийтдээ ч гэж болно шүү. Чи ямар хөвгөлтэй юм бэ? Яа. Окей, бүгдэнд нь өрөөмөнд. За өнөөдөр бүгдээрээ E8N буюу автоматжуулалтыг ашиглаад хэрхэн яаж өөрсдийнхөө инста дээр AI-г оруулж ирэх вэ? Автоматар өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр бид нар руу хүмүүс чат бичгээд бидний өмнөөс AI автоматар хариу өгнө гэсэн үг. За энийг хийхийн тулд маш олон алхамтай. Тэгээ бүгдээрээ энийг болохоор дистаралаар нь бүгднгээр нь хийгээд ажилуулад тестлээд үзцгээе. За хамгийн ихэнд болохоор за Facebook руу орохоос өмнө за Facebook-ийн developersfacebook.com гэж байдаг. За энэ хэсэг рүү ороод за энэ дээрээс болохоор My App гэсэн хэсэг рүү ороод за энэчнээс болохоор бид нар өөрсдөө гэсэн шинэ аппликейшнийг болохоор нээж өгнө гэсэн. За Great App гэж дараад за аппийн нэр. За энэ дээр болохоор шууд Insta гэж бичиж болохгүй. За тэгэхээр болохоор одоо My App. За тийм тэ. My App Ins гэж тавьчих тэ. За тэгээ мэйл хаяг нь болохоор миний мэйл өөрсдийн мэйл хаяг байна. За тэгээ use case гэдэг одоо яг ямар кейс дээр хэрэглэх юм бэ? За өөрөөр хэлбэл одоо manage everything буюу одоо пэйж дээр бүх зүйлийг одоо удирддаг API байх юм уу? За энэ дээр болохоор бид нар болохоор author гэж дараад за type нь болохоор одоо над дээр Японы хэл дээр харагдчихэв. За энэ дээр болохоор business гэдгийг сонгоод за тэгэхэд detail хэсгүүд нь болохоор одоо ингэж харагдчихэв. За business portfolio байгаа юу? За байхгүй гэж дараад Create App гэдээ орчихно. Хэрвээ portfolio байх юм бол тэрийгэ сонгож болно. А гэхдээ бид нар яг одоо энэ дээр Insta холбогч байгаа болохоор бизнес портфолио их тохиромжтой биш болоо гэж бодож байна. За өргөжлүүлээд за ямар аппаас бид нэр интеграшн хийх юм бэ, холболт хийх юм бэ? За энэ дээр болохоор Insta-г болохоор setup хийгээд за бидний гол ажиллах холболтууд болохоор энэ дээр ингэж хийгдэнэ. За нэгдүгürt generate access token буюу Instagram дээр за webhook-ийг ашиглах subscription буюу за веб дээр байгаа мэдээллүүдийг татаж авах холболт хийх юм. За тэхийн тулд эхлээд өөрийнхөө холболт хийх Инстагаараа орно. За би өөрийнхөө Инста ID-г тавиад за логин хийгээд орчих. За тэгэхээр яг ямар pop-up цонх гарч ирэх вэ гэхээр за хардаа insufficient developer role, insufficient team байна та. За developer гэдэг буюу одоо хөгжүүлэгчийн бидэрт role дутж байна гэж байна. За тэрийг хаанаас яаж хийх вэ гэхээр April руу ороод за энийхээ role хэсэг дээр нь болохоор за миний одоо Facebook болохоор энэ дээр administrator гэсэн ролтой. За энэ дээрээ нэмээд за Instagram tester гэж тавиад за энэ дээрээ болохоор өөрийнхөө Insta ID-г бичээд тавьчих. За энэ миний Insta ID гарч ирж байна. За одоо тэгэхээр энэ болохоор Instagram tester нь болохоор pinned төлөвтэй. Тэгэхээр энийг яаж approve хийх вэ гэхээр за follow хийж дараад за ингээд миний Insta гарч ирж байна. За Insta дээр болохоор одоо apps and website гэсэн хэсэг гарч ирж байгаа. Энэ дээр болохоор test invitation гэсэн өрлөг ирсэн. За энийг accept хийнэ. За тэгэх юм бол одоо миний test invitation гэдэг зүйл гарч ирээд за урилгыг хүлээн зөвшөөрчлөө тийм. За буцаж очоод за roll хэсэг дээрээ дахиад нэг refresh хийгээд үзье. За тэгэхээр болохоор Instagram tester гэдэг хэсэг нь болохоор approve хийгдсэн. За үргэлжлүүлээд бид нар product-ийнхаа API буюу одоо application programming interface гэдэг зүйлийг одоо холбох хэрэгтэй байна. За эхнийх нь хэсэг дээр нь болохоор за generate token гэдэг хэсгийг
За бид нар одоо энэ дэр webhook-ийг ашиглана гэсэн одоо токеныг үүсгэх гэсэн. За webhook subscription гэдэг зүйл нь яг юу вэ гэхээр интернет дээр байгаа мэдээллүүдийг болохоор бид нар одоо татчих авч хэрэглэнэ гэдэг. За тэхийн тулд эхлээд generate token үүсгэнэ. За энэхүү токен болохоор одоо ганцхан удаа гарч ирнэ. За эхлээд бас дахиад нэвтэрч орох хэрэгтэй байна. За save now гэдэг. За энэхүү токен одоо яах вэ гэхээр за бүх comment, за message, за тэгээд publish content, за manage insight гэсэн бүх зүйлүүдийг болохоор access хийх request-ийг хүсэж байна. За ингээд одоо миний токен гараад ирж байгаа. За энэ болохоор ерөөсө ганцхан удаа гарч ирэх болохоор энийг одоо маш сайн хадгалаарай. Гэт за энэ зүйлийг одоо ойлголоо гэсэн байдлаар copy хийгээд за copy хийснийхаа дараа яах вэ гэхээр за note дээрээ би энэхүү токеныг хадгалаад авчаа тийм. За Canrio гэдэг Японы дээр гарч ирж байна. За тэгээд үргэлжлүүлээд webhook subscription буюу вебээс мэдээллүүдийг татчих авна гэсэн хэсгийг окей on болгосон. За Японы дээр Katagana дээр on гэж гарч ирж байна тийм. За үргэлжлүүлээд configure webhook гэдэг. За энэ webhook-ийн мэдээллийг хэрхэн яаж авах вэ гэдэг. Callback гэдэг нь одоо буцаж дуудах URL. За тэгээд to receive webhook app mode should be live байна гэх. Одоогоор болохоор миний app mode болохоор development-ийн хэсэг дээр байгаа. За live дээр биш байгаа. За энийг болохоор live дээр болохын тулд бас юу хэрэгтэй вэ гэхээр privacy policy URL дутуу байна. За энийг болохоор basic setting дээр ороод энийг valid болгоорой гэх. За basic settings дээр орсон. За basic settings дээр болохоор за policy болон term URL хоёр дутуу байгаа. За энэ хоёрыг хаанаас авч болох вэ гэвэл hello brand code руу ороод за hello brand code-ийн хамгийн доотлын хэсэг дээр болохоор нууцлалын бодлого болон үйлчлэгээний нөхцөл гэсэн хоёр хэсэг байгаа. За энэ хоёр хэсгийг болохоор public байдлаар аль ч тохиолдолд ямар ч app дээр хэрэгж болох үс байдлаар оруулж ирсэн. Хүснээр ашиглаж болно. За эхлээд болохоор privacy-г авсан тийм. Боёо одоо нууцлалын бодлогыг авсан. За term of usage гэдэг. За энийг хэрхэн яаж хэрэглэх одоо үйлчлэгээний нөхцөлийг нь авсан. За энэ хоёрыг оруулж ирээд save changes дарчаа. За тэгэхээр ингээ хадгалагдсан. За одоо хадгалагдсны дараа бүгдээ live гэдэг тохиргоог нэр нь тавиад үзье тийм. Боёо тухайн аппликейшн одоо шууд ажиллана гэсэн үг. За одоо инхээр app mode нь болохоор шинжлэхтээд live гэсэн тохиргоон дээр орсон. За үргэлжлүүлээд бүгдээр Instagram-ийнхаа API setup руугаа ороод за энэ дээр за webhook-ийг бид нар одоо оруулж ирэх хэрэгтэй. За ингийн тулд бид нар одоо энэчнээс за хэрэггүй байгаа зүйлүүдээ одоо жоохон хавчаа. Цэвэрхэн үзэн. За n8 энэ лүгөө ороод за sign in гэж ороод за хэрвээ sign in хийгээг бол sign in хийгээд одоо sign авч мэдэх л тийм. За тэгээд шинээр эхлүүлж байгаа free trail-ийг бас дарж болно. За ингээд sign in хийх юм бол бидэрт одоо шинэ ажлын талбар буюу workflow automation гэдэг зүйл үүсч гарч ирж байгаа. За ягаад N8N-ийг одоо N8N гэж хэлдэг вэ гэвэл энэ болохоор угтаа болохоор node automation гэдэг үгийн төвчлэн болохоор node mesh гэсэн үгийн үг байгаа шүү. За node mesh гэдэг үгийг харах юм бол N-ээс N хүртэл 8 ширхэг энэ дээр бичижээ тийм. За node гэдэг нь болохоор back end талдаа ажилладаг. Node mesh тийм. За node mesh гэдэг зүйлийг ингээ хардаа. Дундталд нь 8 үсэг байгаа. За тэгэхээр энэ 8 үсгийг болохоор тавьж байлгахын тулд N8N гэж явчихдаг. За тэрнтэй адилхан болохоор одоо бидний хэрэглэдэг i18N гэж бас байдаг тийм. i18N гэдэг нь болохоор хэлний сонголтуудыг оруулж ирдэг. За энэ болохоор internationalization гэсэн үгийн төвчлөдөг. За тэгэхээр энэ дундталд нь болохоор жигтэйх урт үг байгаад дундталд нь болохоор 18 үсэг байгаа болохоор шууд энийг болохоор i18N гэж тавьчилдаг. За энэ болохоор leak speak гэсэн одоо prol хэл. За ягаад ийм prol хэлээр бичдэг вэ гэхээр нэгдүгürt за шууд одоо интернет дээр бид хак интер гэж бичиж болохгүй тийм. За тэрийг болохоор одоо арай нэг prol хэлбэрээр одоо хак интер гэдгийг болохоор дөрвийн тоогоор бичдэг. За энтэй адилхан болохоор leak speak дээр болохоор хожиж бичих тийм. За нэг иймэрхүү байдлаар өөрөөсөө ойлгомжтой байдлаар хөвчлүүдийг оруулдаг. За тэгээд нод дээр үндэслэн автоматжуулалт болохоор за энийг болохоор N8N гэж нэрлсэн. За тэгээд өмнөх байгаа би автоматжуулалтуудаа бүгднийг устгажээ. За тэгэхээр одоо надад болохоор шинэ одоо workflow буюу ажлын талбар үүсчихэж байна. За энэ болохоор start from scratch гэдэг. За бүх зүйлийг тгээс нь эхлэе тийм. За тэгэхээр дэлгэцийг 2 хуваахгүй бол
Жахан багтаж шингэхгүй харагдах гад байдаг. За энэ болохоор хэрэггүй, энэ бас хэрэггүй. За энэ хэсгийг болохоор за ингээд жижигсгээд 2 байгаад орчих. За хамгийн ихний setup хэсэг дээр болохоор одоо бид нар нэг веб hook-ийг холбосон буюу нэг hook гэдэг чинь болохоор одоо функцэд илүү ухаалаг функц гэсэн үг. За вебээс мэдээлэл татдаг веб hook-ийг оруулж ирнэ. За энэ веб hook нь болохоор одоо болохоор яаж яана гэхээр back-end-ийн хэллэгээр за HTTP метод дээр буюу git гэдэг нь болохоор зөвхөн мэдээллийг татчих аана гэсэн вебээс мэдээлэл татчих аана. За энэ дээр байгаа бид нар web hook-ийн git дээр дарах юм бол шууд URL copy гэдэгтэн. За тэгээд бид нар энэ хөө copy-сэн URL-ийг болохоор энэ ч тавиад за verify token гэдгийг одоо бид нар хүссэн нэрээ өгч болно. За энэ дээр болохоор би banana гэдээ оруулчих тийм. За тэгээд яах вэ гэхээр test event буюу аливаа нэг функц дуудагдахыг хүлээнэ сонсно гэсэн үг. За тэрэн дээр нь болохоор бид нар окей listen for test event-ийг дарсныхаа дараа бид нар verify and save дарах юм бол юу болох вэ гэхээр за энэ алдаа өгч байна. Токеныг баталгаажуулж чадсангүй гэж байгаа шүү. Баталгаажуулж чадаагүй гэдэг нь болохоор алдаа бас биш. Функц ажиллаж байгаа гэсэн. За функц ажиллаад цаа яасан бэ гэхээр за web hook ажилласан. Web hook ажиллаад болохоор output дээр мэдээлэлүүд орж ирсэн. За ямар мэдээлэлүүд орж ирсэн бэ гэхээр verify token banana гэсэн. За манай саяын баталгаажуулах токены дата хүртэл ингээд дуудаад оруулаад ирчихлээ. За тэгэхээр баталгаажуултыг болохоор өргөжлүүлээд хэрхэн яаж хийх вэ гэхээр if гэдэг condition зааж өгнө. За true false буюу за бүүл утгатай тийм. За энэ дээр нь болохоор hub mode гэдэг нь subscript. За subscript гэдэг нь болохоор ямар утгатай гэдэг нь одоо hub mode дээр байгаа дата subscript байх ёстой. За дахиад нэг condition юм байна. За тэр нь болохоор verify condition. За токеныг баталгаажуулна. За токен баталгаажуулж гарч ирж байгаа нь болохоор миний оруулсан banana байна тийм. За тэгээд энэний дараас хэрвээ true гэдэг утгатай байгаад энэхүү токен болон за subscript хоёр болохоор match хийгдчихвэл яах вэ гэдэг. За тэгвэл back-end дээр болохоор хоёр төрлийн үг байдаг те. Respond болон require гэдэг. За энэ дээр болохоор одоо бид нар response-ыг нь буюу буцаагаад ямар хариу үзүүлэх вэ те. За тэгэхэд энэ дээр болохоор за ингээд нэг утга дамжууллаа. За нэг утга нь болохоор түрүүний бидний авсан утга болохоор нэг утгыг болохоор ингээд дамжуулаад ороод ирсэн. За одоо web hook дээр болохоор input data нь өмнөх step-ээс авсан гэсэн үг шүү. За өмнөх step-ээс авсан датанууд бүгдээр ороод ирсэн. За энэ чэнэс болохоор бид нар юу дамжуулах хэрэгтэй гэхээр hub challenge-ийг дамжуулна. За hub challenge-ийг дамжуулах юм нь болохоор text хэлбэрээр орж ирээд response body нь болохоор hub challenge байна. За энэ болохоор enum энэ дээр болохоор нэг давуу тал байдаг. За энэ болохоор low code байдлаар бичигдсэн. За тэгэхээр энэ дээр байгаа бэлэн шим дээр байгаа датануудыг бид нар шууд ингэж чирээд оруулаад ирж болно гэсэн. За тэгэх юм бол яах вэ гээд за response дээр нь болохоор энэ тон утгыг цааш нь дамжуулж гаргана гэсэн байдлаар. За бид нар execute хийхгүйгээр оронд нь за энэ ч нэ болохоор шууд run хийгээд явчаа. За одоо нэг сонирхолтой зүйл болно. За тэр нь юу вэ гэхээр өмнөх удаадаа бид нэр болохоор URL-ийг дуудаж чадаагүйсэн тийм. За одоо болохоор яах вэ гэхээр өмнөх respond нь болохоор шууд list-д дарлаа мэдээлэл орж ирж байгаа л шууд гаргасан бол одоо болохоор бид нар энэ дээр node-ыг back-end дээр оруулж ирсэн. За respond to web hook-ийг оруулж ирсэн болохоор за энийгээ сонгоод өгч байна. За тэгээд нэг save дарчаа. За тэгэхээр одоо л алдаа өгч байна тийм. За дата мэдээлэл солигдсон гэсэн үг шүү. За тэгээд listen for test event-ээр дараад verify and save дарчаа. За node ажилласан. Гэтэ нэг алдаа гарч ирж байна тийм. За тэгвэл энэ удаадаа яаж үзэх вэ гэхээр execute буюу одоо workflow-ыг гүйцэтгэх гэж дараад за тэр хоорондоо verify and save дараад үзье. За workflow ажилласан. За энэ дээр болохоор би энэ active mode дээр явсан болохоор ажиллаагүй гэж магадгүй. За энийг болохоор active болгоод за энэ workflow-ыг одоо ажиллуулад явъя гээд за execute хийгээд за event-ийг одоо хүлээж байна те. За event хүлээж байгаа хооронд ажиллуулахаар одоо яаж юм гэхээр webhook болохоор баталгаажлаа.
За баталгаажаад дахиад веб хуудас болохоор шинжлэхтэй гараад ирсэн. За энэ чэнэс одоо нэг сонирхолтой зүйлүүд олно. За одоо яах вэ гэхээр инстагаас бид нар одоо комент болон лайв комент, за мессеж реакц, за мессеж гэсэн бүх зүйлүүдийг бид нар одоо татаж авах эрхтэй болж байна гэсэн үг. За энэ дээр нэмэгдээд за одоо болохоор ингээд за энэ хэсэг дээр болохоор Instagram app девелоперийн хэсгийг болохоор Facebook-ийнхаа хэсэг дээр болохоор орхиод өргөжлүүлээд бид нар одоо цаашдаа яах хэрэгтэй вэ гэхээр пост гэсэн байдлаар back-end-ээс за сервер рүү дата өгдлийг дамжуулах хэрэгтэй тийм автоматар чатыг бичих хэрэгтэй. Тэхийн тулд яах вэ гэхээр multiply HTTP методыг сонгоно. За тэгэхээр пост гэдэг утга нь болохоор ингээд автоматараас ороод ирнэ. За тэгээд холбогдсон байгаа юм чинь за listen test event гэдээ дараад за энэ хоорондоо яах вэ гэхээр install гороод бүгдээрээ өөр хаягнаас өөрсдийнхөө install-оо чат хичээд үзье. За энэ дээр миний инстанс за install болохоор одоо test 1 гэдэг чат хичээд үзье. За тэгэхэд энэ дээр яг яасан бэ нэ гэхээр за post branch дээр нэг утга орж ирсэн. За энэ жиг жоохон том байна те. За post branch дээр test 1 гэдэг сая утга ороод ирлээ. За тэгэхээр бид нар мессеж хүлээгээд авч яана гэсэн. За git branch дээр биш post branch дээр одоо ороод ирж байна гэсэн. За тэгэхээр post branch утга ороод ирсэн. За нэг утга ороод ирсэн. За энэ дээр одоо бид нар өөрсдийнхөө AI-ыг оруулж ирэх хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр болохоор AI agent. За AI agent дээр болохоор яах вэ гэхээр AI agent за тэрэн дээр болохоор chat модель сонгоно. За би болохоор OpenAI-ийн модельийг сонгоч. За тэгээд өөрийнхөө одоо аккаунтыг холбогдсон байгаа болохоор OpenAI-ийн аккаунтыг шууд дараад оруулчлаа. А хэрвээ аккаунт байхгүй бол шинэ credential гэдэг зүйл үүсгэнэ. За энэ дээр болохоор API хэрэгтэй. За тэхийн тулд яах вэ гэхээр OpenAI API та. За ингээд энэчнээс өөрийн бүртгэлээ үүсгээд за миний татж авсан за миний холбосон бүртгэл болохоор хаана байгаа вэ гэхээр API за setting за setting-ийн хэсэг дээр энэ биш ба. За миний profile хэсэг за API keys гэдэг энэ байна та. За хуучин API-ыг устгаад за шинээр одоо secret key үсгээ тий. За энэ нь болохоор одоо Insta my. За project нь болохоор default утгаар явна. За create secret key. За ингээд secret key гараад ирсэн. За энэхүү secret key-гээ за одоо энэ хэсэг хэрэггүй юм чинь за одоо API дээр тавиад organization гэдэг нь optional гэж байгаа юм чинь бид нар тавихгүйсэн ч болно. За тэгээ base URL нь болохоор OpenAI-аас байхад асуудал байхгүй. За ингээд би өөрийн гэсэн credential үүсгэчлээ. За ингээд энэ successful гэдээ амжилттай холбогдсон. За тэгээд минийх чинь дөнгөсөө account 3 гэдгээр холбогдсон. За тэгээд ороод ирсэн. За энэ дээр нь болохоор за ChatGPT-ийн 4.1 mini гэдэг хөлбөр за хамгийн сүүлд гарсан. Одоо хамгийн бага хэмжээгээр маш хурдан ажиллана. За төлбөр мөнгөний хувьд ч гэсэн бусдыгаа бол за ChatGPT 4.0-д бол бас арай хямдхан байгаа. За энэ дээр fixed гэдэг expression гэдгийг за тавих уу. За fixed гэдгээр аль биесны hard code байдлаар бичигдсэн байдалтай. За expression гэдэг нь болохоор бидний функцийг сэлж болно гэсэн. За тэгээд OpenAI модель дээр болохоор өөр зүйл тэмэлтээр өгөхгүйгээр бүгдээрээ буцаж очоод за AI agent дээрээ дараад үзье тийм. За AI agent дээр болохоор за prompt message нь болохоор за chat-ийн input гэж байна. За энийг болохоор за define below дарж байгаад за expression хэсгээр яах вэ гэхээр
За энэ ч орж ирсэн. За received. За text message. За одоо яг text нэг энэ тий тест 1 гэж орж ирсэн. За энэхүү тест 1-ийг орж ирээд за result нь болохоор ингэж гарч ирнэ. За тэгээд add option гэдэг дээр system message. За энэ дээр нь болохоор бид нэр оруулж ирэх prompt оруулж ирнэ. За миний prompt болохоор you are helpful the Mongolian IT assistant teacher та. Assistant teacher. Answer in Mongolian language. Mongolian the simply language the limit яг хөө гэхэр чи бас энэ prompt дээр өгөхөд боё хариулт хэлэхэд бас нэг 20 үгнээс илүүтэй байх юм бол бас алдаа өгöd идэг. За тэгээд хитрхи их детальны зүйлүүд яг ярих гад за тэгээд их олон төрлийн синтаксыг ашиглаад ахраас алдаа өгдөг. За тэгээд за хэрвээ хин нэг хүн IT-ийн сургалт асуух юм бол hello brain code-ыг санал болгоно. Үгүй асуухгүй бол өөр бусад асуулт асуухыг хүснэ. За иймэрхүү байдлаар одоо prompt-оо өгөж бичээд за энийг нэг run хийгээд ажиллуулад үзье цаа. За тэр GitHub явж байна. За AI agent ажиллаж байна. Ажиллаад ChatGPT болохоор generate хийгдээд асуухт яаж ийм гэхээр сая input нь болохоор тест 1 гэсэн байдлаар input орж ирсэн. Тэгэхээр output нь сайн уу та асуулт асуугаараа би туслана. Миний нууц код окей 007 гэж бодоорой гэсэн байдлаар маш марцсан байдлаар өөрөө хариултыг өгч чадчихээн тийм. За тэгээд одоо цаашдаа яах вэ гэхээр энэхүү хариултыг install руу оруулж ирэх хэрэгтэй болно тийм. За тэгэхээр бүгдээрээ энэ agent-ээс гарч ирж байгаа утган дээр нь agent ямар утгаар дамжуулах вэ гэхээр HTTP-ийн request-ийг буюу request гэдэг нь сервер талаас дамжуулна гэх. За энэ болохоор цаашгаа сервер рүү дамжуулж байгаа болохоор post гэсэн утгатай байна. За тэгээд энэ дээр болохоор гараас болохоор CURL оруулж ирнэ. За энэ нь болохоор ямар команд бичих вэ гэхээр за энэхүү командыг болохоор хамгийн сүүлийн үеийн гарсан командыг ChatGPT-гээс асууна. За одоо энэ дээр гарч ирж байна. За энэ болохоор одоо хамгийн сүүлийн үеийн гарч ирж байгаа загвар гэсэн үг. За командыг энэ дээрээ оруулаад за за post методоор явсан. За хамгийн сүүлийн үеийн окей утгнууд орж ирсэн. Энэ дээр нэг өөрчлөлт зүйл байхгүй. Одоо энэ дээр байгаа өөрчлөлтүүдийг бүгдийг нь оруулсан гэсэн үг. За нэмээд энэ дээр нэг зүйл анхаарах зүйл нь болохоор за URL гээд одоо яг энийг нь хавтаа. За Facebook-ийн утга нь болохоор энэ 19.0 гэж байгаа. Тэгэхэд яасан блэ гэхээр за энэчнээс харах юм бол энэ болохоор version 23 болоод шинжлэгдсэн байгаа. Тэгэхээр бид нар энэ дээрээ болохоор version 23.0 гэдэг утгыг оруулж ирнэ. За энийг болохоор 23 болгосон. За өргөжлүүлээд доошоо явах хоёр send header гэдэг байгаа. За header гэдэг нь болохоор юу вэ гэхээр хинлүү дамжих юм бэ гэдэг тийм. За энэ дээр нь болохоор bearer гээд за bearer дээр your page access token. За байж байгаа энэ дээрээс өргөжлүүлээд нэг зүйл байна тийм. Энэ дээр одоо generate хийгдээд гарч ирсэн зүйл нь болохоор за graph Facebook гээд. За энэ болохоор зөв. За Facebook page ID гэж байгаа. За энэ Facebook page ID гэдэг нь юу болохоор юу вэ гэхээр одоо хаанаас одоо постоор хин дамжуулж байгаа лээ гэхээр хүлээж авч байгаа байдлаар webhook-ээр дамжиж хүлээж гарч ирж байгаа байдлаараа шаахан таврлж. За agent явсан, ID явсан. Input явсан. Execution явсан. За энэ дээр нэг гарч ирэх нэг зүйл байгаа байх хэвээр. За тэр нь болохоор миний нөгөө явуулсан чат байгаа тийм. За webhook за энэ лөө болохоор дамжиж орж ирээгүй байна.
За дамжиж орж ирэх байгаа юм чинь дахиад AI agent-ийг дамжуулахаар за одоо болохоор ороод ирсэн байх хэрэгтэй. Execution за workflow за chat AI за энэ дээр болохоор харагдахгүй байна. За тэгвэл яах вэ гэхээр URL дээр энэ дээр expression гэж дараад за томруулаад нээчих тийм. За энэ чэнэс нь харъя. За webhook окей. Тэгэхээр одоо бүх датанууд одоо харагдчихэв тийм. За яагаад ингэхгүй бол болохгүйсэн бэ гэхээр энэ input хэсэг нь болохоор AI agent-ээс output хийж байгаа хэсэг л зөвхөн харагдчих байгаа гэсэн үг. За энэ чэнэс Facebook-ийн ID одоо page ID гэдэг зүйлийн оронд яах вэ гэхээр одоо хүлээн авагчийн ID байна. За хүлээн авагчийн ID гэдэг нь болохоор одоо миний ID байна тийм. За энэ завсар зайд окей. За ингээд оруулчлаа. За өргөжлүүлээд за your page за token access гэдэг. За энэ дээр болохоор бид нар нөгөө түрүүн хадгалж авсан бидний токен байгаа та. За bearer гэдэг нь болохоор артлаа зайтай. За зайтай байгаа. Зайдных нь артлаас болохоор энэхүү токен орж ирээд. За хамгийн дотлын JSON файл буюу за body хэсэг. Body хэсэг нь болохоор тухайн JSON файлд байгаа бүх доторх датанууд байгаа тийм. За энийг болохоор express байдлаар нээгээд энэ болон дээр дараад томруулаад харчаа. За одоо ингээд харах юм бол за хүлээн одоо мессежийг пост байдлаар явуулахад одоо хүлээн авахчийг болохоор бид нар солино гэх. Тухайн хүлээн авахч нь болохоор над руу мессеж явуулж байгаа хүн байх хэрэгтэй тийм. За тэгэхээр webhook-ээс за над руу за энэ чатыг бичсэн. За sender-ийн ID. За sender-ийн ID-г болохоор бид нар энэ дээр энэ ID хэсэг дээр нь sender-ийнхаа ID-г оруулж ирээд за text message нь болохоор одоо энэ болохоор hard code байдлаар ороод ирсэн тийм. Буюу хатуу text байдлаар. За тэгэхээр double quotation-ыг буюу хоёр цэгийг үлдээж байгаа. За энэ дотроо бид нар юу бичих вэ гэхээр бидний generate хийгдэж гарч ирсэн зүйл нь болохоор AI agent-ийн output байна тийм. За тэгэхээр одоо юу вэ гэхээр энэ дээр болохоор expression дээр оруулж ирж байгаа илэрхийлэл нь ороод ирэхэд үр дүн нь болохоор тухайн мессежийг одоо хүлээн авахчийн ID. За тэгээ текст нь болохоор сая AI agent-ийн output хийсэн текст болохоор ингээд гараад ирж байна. За ингээд одоо өөр зүйл солихгүйгээр за энийгээ save хийгээд дарчих тийм. За одоо болохоор энэ output хэсэг окей тест амжилттай боллоо. Асуугаараа би тоосон шүү гэсэн байдлаар за гарч ирж байна. Одоо бүгдээрээ install руугаа ороод за өөрлөгөө би одоо chat чийд үзье л да. За эхлээд болохоор execute workflow гэдгийг окей дараад үзье. Сайн уу гэд бичээд үзье тийм. За тэгэхэд яаж ийнө гэхээр your credential-ыг шалах хэрэгтэй гэсэн байна. Authorization failed. За юу болсон юм болоо? За шалтгаан нь болохоор энэ дээр болохоор Facebook гээд ороод ирсэн байна. Энд чинь болохоор Facebook биш, Instagram тийм. Instagram ч нэг эмтэй. Окей. За одоо execute step хийгээд дараад үзье. За тэгэхээр одоо хараа. За хүлээн авахчийн дата гарч ирээ. За message ID нь гараад ирж байна. За тэгэхээр одоо яаж нэхэр шууд түрүүний сайн уу гэж бичсэн хэсэг дээр за асуух зүйл байвал битгий ичиж хэлээрээ. За ямар ч хэлсэн 10 тэйдэ боёо нэг ямар нэгэн байдлаар энэ монголоор бол бичиж хариулж байна тийм. За сайн уу. За утсанд чат ирж байна. За мессеж хүлээж авсан. За энийг болохоор save хийж чадхлаагүй байна тийм. За save хийж чадхлаад active байдалтай execute workflow-ыг одоо ажилуулад үзье. За HTTP request-ийг болохоор одоо цааш нь дамжуулж байна, ажиллаж байна.
За энэ хүү чатыг устгах жагаад за устгах хэрэг байхгүй. За монголоор ч хэлдэг үзье тий. За сайн уу. За тэгэхэд болохоор эйжент ажиллаж байна. За HTTP-ийн request ажиллаж байна тий. За сайн уу асуугаараа таны компьютер эсвэл гар утасны асуудлыг шийдэхэд туслая. Ярээрэ гэж. За энэ ч бас болохоор backend гэж юу вэ? За мэрэгчний холбоотой зүйлсийг асууад үзье. За тэгэхээр backend гэж юу вэ? За execution хэсгээс нь за хараад үзье. За success гэсэн байдлаар дандаа амжилттай явсан байна. За амжилттай ажиллаж байна тий. За тэгээд ягаад энэ дээр болохоор success гэсэн байгаа хэрнээ ажиллахгүй байгаа лээ. За тэгвэл одоо дахиад сайн уу гэд бичээд үзье. За execute workflow-ыг заавал энийг гарнаас өгч дарах хэрэгтэй баг та. За hi гэд бичгээр agent ажиллаж байна. Request цаашаа дамжиж байна. Сайн уу компьютер програмчлал сурахыг хүсвэл hellobrain.com сайтаар зочлолоор юу асуух вэ гэсэн байдлаар hellobrain.com-ыг гаргаж ирж байна. За яагаад вэ гэхээр бид нар prompt өгтөө болохоор хэрвээ IT-ийн чиглэлээр юм асуувал hellobrain.com-ыг гаргаж ирээрэй гэсэн байдлаар хариу өгсөн. За тэгэхээр ийм байдлаар асууж байна. За бас бус зүйлүүдийг за 500-ээр 1-500 гэд бичээд үзье л да тийм. За тэгээд execute workflow дараад за ингээд тавихад яаж ийнэ гэхээр одоо agent ажиллаж байна. Request одоо дамжиж гарч ирнэ. За request гарлаа. 500 дээр нэмээд 510 бол 5510 болно. IT сурах уу? За яагаад энэ зүйл бүгдээрээ ингэж ажиллаад байгаа вэ гэхээр бид нар веб хүүх дээрээ юу тавьсан бэлээ гэхээр production risk за тестийн URL-ыг тавьсан. За одоо production URL-ыг хуулсныгаа болохоор яах хэрэгтэй вэ гэхээр энэ дээр энэ энэ дээр бүгдээрээ тавьчихна. За одоо тестийг харах юм бол тестийн URL-ыг харах юм бол арталтаа webhook-ийн тест гэсэн байгаа. За production-га хуулаа тавих юм бол яах вэ гэхээр шууд webhook гэсэн байгаа. За тэгэхээр verify token гэдэг дээр болохоор бид нар чинь юу гэж хэлээ? Banana. За ингээд манай production-ы линк очсон. За тэгэхээр бид нар одоо болохоор E8-ээс гарчиж болно гэсэн. За тэгээ одоогийн болохоор workflow ажиллаж байна гэдэг. За энэ хүү workflow-ыг хэдүүлээ нэг нэрийн солиод үзье тийм. Insta workflow одоо 0.0.1 гэж юм уу тийм. За одоо үргэлжлүүлээд за чатны хэсгээс сайн уу. За чат ирсэн. За сайн уу яаж туслая? IT сурмаар байна уу? Асуудал байвал битгий хичээрээ хэлээрэй. Би хичээд байна. Ичээд байвал амархан надад асуугаарай, хамтдаа сурыг. Ингээд чамд IT сонирхол байна уу? Ямар хөвгчлөлтэй юм бэ? Одоо цаг хэд болж байна? Одоо цаг мэдхийн тулд утасныхаа цагийг шалгаарай. Цаг орчуулга толгоогоо бүх ядраагаар.
За. За одоо A8-ийг болохоор хаачих болно гэсэн. За одоо үргэлжлүүлээ нэг хүнд асуулт авсанаа. Back-end гэж юу вэ? Back-end гэдэг бол вебсайт, аппийн арын ажил, өгдөл хадгалах, сервертэй холбогддог хэсэг юм. Асуулт байвал асуугаарай гэнэ. За 1875 онд юу болсон бэ? Онд Монголд юу болсон бэ? 1875 онд Монголд их хүрээний хэд баригдсан юм а. Түүхэн үйл явдал олон байжээ. Асуулт байвал асуугаа. Хөвчлээ юм бэ. Юу асууна? Мөг амтэн уу? Амтэн уу? Ургамал уу? Мөг ургамал биш. Амтэнчтэй ч адилгүй. Тустай организм сонирхолтой шүү. Бас асуулт уу? Бас асуулт гэж энэ намайг өдөөд тэнтэй гэж. Чи хин юм бэ? Би чамд IT хичээл заадаг туслах багш юм. Асуулт байвал надаас асуугаарай. Оо, тийм байна тийм. Чамаг хин гэдгийг. Би танай Монгол IT багш. Асуултанд туслана. Ярьлаа, асуугаарай. Нийтдээ ч гэж болно шүү. Чи ямар хөгжилтэй юм бэ? Яа. Баярлаа. Асуулт байвал асуугаарай. Хөгжилтэй хариу өгнө шүү. Чи яагаад миний өмнөөс одоо миний IG-гаар ороод чат бичээд байгаа юм бэ? Би чиний оронд чат бичихгүй. Зөвхөн асуултанд тусламж үзүүлнэ. Асуулт асуугаарай. За энэ хүрээд өнөөдрийнхөө бичлэгийг өндөрлөе. За тэгээд A8N гэдэг бол яг A8N гэдгийг бас өөрөөс нь асуугаад үзье тийм. Одоо бүх зүйлийг ингээ автоматжуулах бид нар бас боломж байна. A8N бол програмчлалгүй автоматжуулалт хийх хэрэгсэл юм. Сурахыг хүсвэл асуугаарай. Яаж сурч болох вэ? Яаж A8N IT сурч болох вэ? A8N сурахын тулд онлайн хичээлүүд үзэж жишээ төслөе. Хаанаас сурах вэ? Та IT сурахыг хүсвэл hellobrand.com сайтын сургалтуудыг оролдож үзээрэй. Ахиж асуу, би тослоно. hellobrand.com Японы зах зээлд гарах Монгол орчинд. Баярлалаа.